намайг Ивцэл гэдэг. Би 2010 онд сургуулаа төгсчөөд хэсэг байж байгаа 2011 оны хавар би биелэг улс руу явсан. Тэгээд 10 гаруй жил байж байгаад 2023 онд өнгөрсөн жил мэдэрсэн байгаа. Эхний хэсэг жилүүдэд бол яг одоо хүүхд асрах ч юм уу, настай хүн асрах ч гэх юм уу, ресторан уугч хийх ч гэх юм уу, тиймэрхүү ажлууд хийж агаад тэгээд сүүлдээ арай ингээ хил ус маань зөвшрээд ирсэн юм яг одоо таньдаг хүн дээрээ урт хугацаанд ажиллах боломж үүсээд тэр айлтайгаа ингээд яг тасралтгүй ингээд бүр ихтгэлцэл үүсэж ажиллаж байгаа гэсэн. Нэлээд олон жил ажиллаад ирсэн болохоор ер нь ар гэрийн байдлаас ч гэсэн эрүүл мэндийн нөхцөл шалтгаанаар ч гэсэн ер нь боцох шалтгаан той байсан. Олон улсын шилжилт хөтөлбөрийн байгууллагыг болохоор манай өмнө нь байсан монгол хүмүүсээс нэлээд буцаж исэн болохоор нэлээд хоорондоо мэдээлэлтэй эдэмлийн талаар яг анх тэр мэдээллийг бол яг л тэгж нэгнээсээ дамжуулж авах тэр мэдээллийг авсан. Анх судалж агаад очоод ийм процесстой би иймэрхүү байдалтай байгаа. Би ийм ох орлогоо буцах гэж байна гэхэд нэлээд нээлттэй хүлээж аваад миний бүх бичиг баримтны болон буцаах процессуудыг агүй шуурхаа нээлттэй шийдэж өгөөд дамжин өнгөрөх цаасны болон ингээд хүргэлтийн бүх процесс аюу тийм хүний төлөө хийж яг хүргэж өгд юм билээ. Өөрийн хүсэлтээр эх орондоо ирж суурьшихад туслах хөтөлбөр. Тэгээ яг Монголд ирэхэд бас айгүй тийм юу байсан. Би яагаад вэ гэхээр дөнгөж сургуулаа төгсөөд гадагшаа явцсан. Яг нийгэм буюу хөдөлмөр эрхлэх наснда би яг айгүй урт хугацаар тэнд өнгөрөөсөн учраас надад нуулгүй хэлэхэд бол яг Монголын нийгмийн талаар үнэхээр яг ойлголт байхгүйсэн. Наад зах нь гараад хүнтэй яаж ажил уулзаж ажилд орох хэрэгтэй гэдэг ч юм уу тийм. Одоо ээлтэй үйлдвэрлэл гэдэг нь анх ирээд хүлээж авсан төслийн менежер гэж үдэм билээ. Тэр маань яг уулзаад чи ингээ хөдөлмөр эрхлэх энэ байгууллага руу ингэж хөдөлмөрийн анкета өгдөө шүү. Одоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэдэг ч юм уу ийм таныг одоо ингээд урт хугацаагаар яваад ирсэн учраас олон ийм системүүд өөрчлөгдсөн байгаа. Одоо жишээ нь ийм Монголиагаас ашиглаад иймэрхүү мэдээллүүдээ ингэж зохицуулж болдгийг шүү ч гэдэг юм. Ийм тодорхой хэмжээний сургалт өгөөд тэр нь айгүйх хэрэг болт юм билээ. Нэг дараа нь одоо ингээд сургалтын суугаад өгсөн нэг шилжилт хөтөлбөрийн тусламж байгаа шүү дээ. Тэрүүгээ ашиглаад би одоо хөдөлмөр эрхлэхийн тулд тодорхой хэмжээний ур чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Тэгвэл би англи хэлээ ур чадварыг нэмэгдүүлэе гэж бодоод англи хэл сургалт авсан. Нөгөө талдаа болохоор мэргэжлийн ур чадвар дээр нэмэгдүүлэе гэдэг утгаар би компьютерийн чиглэлээр би сургалтанд сууж эхэлсэн. Одоо олон улсын шилжилт хөтөлбөрөөс өгж байгаа тусламжийг ямар нэгэн ахуйн байдлаар бол би хэрэглэе гэж юусоо бодоагүй. Яагаад вэ гэхээр тодорхой хэмжээнд би ахуйдаа хэрэгжилчих юм бол тэр хэсэг хугацаанд л надад хэрэг болно. Би илүү өөрийгөө тодорхой хэмжээнд чадварчуулаад авах юм бол энэ хүмүүсийн хийж байгаа яг зорилго нь тэр байгаа аахгүй яг тэр хүн өлөө олон жил амьдралдаа хэрэгтэй зүйлийг бий болгосоо гэдэг утгаар энэ тусламж нэмтгийг өгч байгаа тий. Тэр ч утгаараа би яг одоо өлөө өөрийнхөө ур чадварыг нэмэгдүүлж хөдөлмөрийн зах зээлдээ нийцсэн ажил эрхлэх чадвартай болъё гэдэг зорилгоор би яг энэ тусламжийнхаа юуг ашиглаад би сургалтуудад сууж байгаа. Хамгийн их сансан мэдрэмж нь тэр байсан болов уу гэж байна. Би яг Монголд ирчээд хөдөө яваад морь унаад би уулан дээр авсан. Ингээд чэчний эндээс нэг юм ингээд бүр ингээд хашгирж байгаа юм шиг мэдрэмж төрөөдсөн. Ингээд бүр ингээд амьсгаа давцчихж ирээд ингээд нулимс өөрийн мэдлэгөө зэглээд нөгөө Монголд бол ингээд уулан дээр гарахаар уулын задал гэдэг үүл ингээд тэнгэрийн аяар тэр мэдрэмж бол үнээр зөвлөхгүй ингээд хашааж бас эргээд хүн дандаа тэр ингээд санахаар тийм зүйлээд төгжил байгаа утаа гэх мэт нэлээд асуудлууд байгаа ч гэсэн хүн яг бүрэн өөрийнхөө амьдрыг гэвэл бас хүн яг их орондоо амьдрах нөхцөлтэй хүний өөрийн төрс нутагт байдаг тийм. Тэгэхээр надаас гадна надтай адилхан маш олон хүмүүсийн туслах дэмжлэгийг аваад ирж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энэ хүмүүсийг иргэн суурьшаад их орондоо буцаад яг нийгэмдээ хөдөлмөр эрхлэх чадварыг нээж өгч байгаа олон улсын шилжилт хөтөлбөрийн байгууллагын хамт олонд нь би өөрийнхөө зүгээс маш их баярлалаа гэж хэлмээр байгаа. Өөрийн хүсэлтээр эх орондоо ирж суурьшихад туслах хөтөлбөр.